За хүмүүс маань жоохон цоглаатгаг өнөөдөр арай бүгдээрээ эмэгтэй энерги гэдэг сэдвэрээ лайв хийя. За өнөөдөр ч дандаа эмэгтэйчүүд орж ирнэ баха. Манайхан доги маань орой минь гэсэн байна. Орой минь дээ. За манайхан эмэгтэй энергийн талаар өөрснийхөө сэтгэлийг хуваалцаж ер нь эмэгтэй энерги гэж юу хэлнэ гэж бодож байна. Биндрия орой минь дээ гэж байна. За орой минь хэдүүлээ 2-7 хоногт нэг удаа ер нь нэг лайв хийчихэд дээ шүү те. Гоо нар ингэнэ сайн байна уу багшаа таныг яг лайв хийгээсэй гэж бодож байсан хийлээ гэж байна. Окей. Баярлаа. Өнөөдөр те лайв хийхдээ за яг манай юу яадаг л да. YouTube сувгийн бол 80% нэмэгтэйчүүд байдаг. За тэгэхээр энэ тоо бол бас манай Facebook сувг дээр бас адилхан үйлчлэн гэж бодож байна. Энэ нь юу гэсэн үг гэхээр манай тархиа өөрчлөлийг сонирхогчдын, манай хичээлийг судлагчдын, сурагчдын дийлэнх хувийн буюу 80 орчим хувийг нь эмэгтэйчүүд эзэлдэг гэсэн үг. Тэгээд эмэгтэйчүүд бидний өөрсдийн нөлөө энэ нийгэмд маш том. За тэр нөгөө өрх гэр дотроо гэр бүл дотроо эмэгтэйчүүдийн нөлөө бас туйлын их байдаг. Туйлын том нөлөөтэй байдаг. За тийм учраас эмэгтэйчүүд өөрчлөгдөхөөс нааш ер нь бол өрх гэрийн харилцаа, өрх гэрийн уур амьсгал бол өөрчлөгдөхэд хэцүү. Яагаад гэдгийг яг бид нар бас энэ лайвн дээрээ ярина. Тэгээд эмэгтэйчүүд маань өөрөө бас улсынхаа баг тал тэн хагас ингээ хүн амынхын тэн хагас байгаа. Тэгээ Монголд бол баг 50-аас жоохон илүү ч хувийн эмэгтэйчүүд байдаг. Ийм статистик байгаад байдаг шүү дээ. Тэгээд наслалт талаас авч үзсэн ч тэр ер нь бол эмэгтэйчүүдийн маань оролцоо, эмэгтэйчүүдийн маань нийгэмд дарж байгаа жин өөрөө их хүчтэй хүнд байдаг. Тийм учраас суралцагч нарынхаа одоо хувийн жинг бодсон ч тэр би өөрөө бас эмэгтэй хүн. Тэгээд энэ нийгэмд эмэгтэйчүүдийн оролцоог бодсон ч тэр бид нэр яах юм гэхээр эмэгтэйчүүдийн талаар маш их ярьж эмэгтэйчүүдтэй маш сайн ажиллах ёстой байдаг аа. За яг энэ зорилго зориулалтаар эмэгтэй энерги гэдэг талаар яригээд энэ лайвыг хийж байгаамаа. Гоо нар нэг л юм асууж багшаа ингээд дотроос нэг сөрөг юм орж ирж болох юмыг болохгүй гэд яриад ороод ирэх юм аа. Энэ ямар учиртай юм болоо хэлээд өгөөч тэгвүү багшаа гэж байна. За гоо нарангийнхаа асуултыг яг дараа нь лайвынхаа дундуур бүгдээрээ сайхан ярилцъя. Баска Батэрд орой минь дагшаа гэж зүрх гаргасан байна. Март дорцсон байна. Оройн амгалан айлтгая гэсэн байна. За бүгдэнд нь оройн минь төргийа. За бүгдээрээ өнөөдөр энд эмэгтэйчүүдийн талаар ярих гад, эмэгтэй энергийн талаар ярих гад цугласан байна. За ер нь бол яагаад энэ эмэгтэй энерги, эмэгтэйчүүд гэдэг сэдвийг судлах болсон гэхээр би яг нөгөө жилийн өмнө нөгөө доктор Жогийн сургалтанд явсан шүү дээ тий. За тэгээ тэр үеэс эхлүүлээд надад яагаад ч юм эмэгтэй хүн гэдэг талаар маань одоо асуудлууд тий одоо харилцааны асуудал ч юм уу ийм асуудлууд бас ингээд баг сагаар хөндөгдөөд за тэгээд ер нь бяцлахаа сууж байгаа ч гэсэн эмэгтэй хүн гэдэг талаасаа миний ойлгож ухаарах ёстой, хийх ёстой, засах ёстой юмнууд маш их орж ирээд байсан. За тэгээ яг үүнтэй маань уялдуулаад те жилийн өмнөөс манай сургалтанд бас гайхалтай эмэгтэйчүүд маш их орж ирсэн байхгүй. Тэгээд тэр эмэгтэйчүүдтэйгээ найзлаад тэр гайхалтай эмэгтэйчүүдээс суралцаад те бас бяцлахалаар орж ирж байгаа энэ мэдлэг мэдээллийг нэгтгээд дүгнээд бид нэр бас нэг юм эмэгтэйчүүдийн сургалт бас нэг удаа хийж үзсэн байгаа даа. Тэгээд яг уу сая ингээд эмэгтэйчүүдтэй одоо энэ одоо ойлголт ухаарлаасаа сүүлийн үед ингээ өгөөд байгаа. За та түрүү анзаарсан бол нэг энерги гээл те эмэгтэй энергийн төв гээл нэг юм ухамсар сэрэх мэрэх гээл ингээл жижигхэн рисүүд оруулаад тэгээ саяхан YouTube дээр хамгийн сүүлд нэг ухамсарын сэрэлт энергийн төвүүд энтер гэдэг нэг юу оруулсан штэ. Жижигхэн богинохон видео оруулсан те. Энэ миннээс эхлүүлээд би одоо ямар одоо ойлголт ухаарлыг нийгэмд одоо түгээх гэдэг юм гэхээр
За үнэхээр энергийн төвүүд гэдэг нэг юм ойлголт байна. Энэ энергийн төвүүдэд нэрнгээсээ эмэгтэйчүүдэд эрэгтэйчүүдэд жоохон өөр ажилтг юм байна. За тэгээд энэ өөр ажилтгаас нь болоод бидний бүтэн биолог хоёр өөр байдаг юм байна. Эмэгтэй хүний биолог нэг өөр, эрэгтэй хүний биолог нэг өөр. Яг энийг ингэж нилээн сүүлийн үед нилээн ойлгож ухаараад энтэй холбоотой мэдлэг мэдээлэлүүд нилээн орж ирээд за тэгээд яагаад байгаа юм гэхээр эмэгтэйчүүдтэй зориулаад энэ эмэгтэй энерги гэдэг сэдвийг нилээн одоо энэ агуулгыг нилээн түгээе, энэ талаар нилээн ярья гэж ингэж юу яагаад байгаа байхгүй юу? Тийм мэдээлэл орж ирээд байгаа гэсэн үг. За энэ зорилгоор хэдүүлээ эмэгтэй энерги гэдэг лайв хийх гэж байна. За манайхан донд эмэгтэйчүүд хэр их байна? Нилээн ганс уг жамсран энтергээд манлаа эдэргээд манай ирчүүд бас нилээн ороод ирсэн байна. Орой минь төргийа. Янлагжаан баасан хүү орой минь багшаа гэсэн байна. За орой минь дээ. Бодлоо яаж үргэлж удирдах вэ гэж гасан гант өмөр. За манай эмэгтэйчүүд энэ хэр их байна? Эмэгтэйчүүд маань гараа өргөөд ч юм уу нэг гээд тавиа авчаарай. За тэгээд хэдүүлээ эмэгтэй энерги хаанаас эхэлдэг вэ гэдэг нэг асуултаар энэ лайв эхлэе. Та хэд маань санаа сэтгэлээ хуваалцаарай. Эмэгтэй энерги хаанаас эхэлдэг гэж бодож байна. Энэ туйлын сонирхолтой мөн туйлын чухал асуулт байгаа. Март маань бодлоо чөлөөлөх сөрөг бодлоо эрэг тойргох талаар товч тайлбар өгвөл баярлалаа гэж байна. За өнөөдрийн лайвыг эмэгтэй энерги талаар ярина гэд эмэгтэй энерги талаар ярина гэд бүр өчигдөр орой шийдээд баахан хүмүүсээ санал аваад дэмжиж гэсэн байгаа шүү. Тэгэхээр энэ талаараа яриа авч. За цэгийн тоо гэд манай эмэгтэйчүүд маань бичиж जैन тий. Байна гэж байна. Окей. Доогийн маань нэг гэж байна. Окей. Эмэгтэйчүүд нилээх хүн. За таад маань эмэгтэй энергийг хаанаас эхэлдэг гэж бодож байна вэ? Оо сайн уу болроо. Манай болроо ороод ирчих. Буян нэмэх мандах чулуу юм шүү байна гэж байна. Ингээ гараа өргөцсөн байна те баска. Эсвэл мэдхгүй гэж байгаа юм уу? За эмэгтэй энергийг хаанаас эхэлдэг гэж бодож байна? Бид нэр хаанаасаа эхэлж эмэгтэй хүн болдог гэж бодож байна та хэд маань? Ер нь ингээд нэг сайхан эмэгтэй гэж ярьдаг шүү дээ. Энэ ястаа нэг жинхэнэ эмэгтэй хүн гэл те. Эсвэл энэ маань эмэгтэй энэ бол энэ эмэгтэй хүний шинжгүй энэ төр гэл эмэгтэйчүүдийг тэгж яриад байдаг шүү дээ те. Тэгэхээр энэ ястаа жинхэнэ эмэгтэй, сайхан эмэгтэй эсвэл энэ эмэгтэй хүн биш ээ. Энэ эр бор харцах энэ төр гэдэг чи хаанаас эхэлдэг гэж бодож байна? За манайхан бичээд байгаарай. Окей. Манлаа маань 1-р хүртнээс эхэлнэ гэж бодож байна те. Окей. Эмэгтэй энерги зүрх сэтгэлээс эхэлдэг болов гэж байна. За их сайхан хариулт байна. Тэгээ зүрх сэтгэлээс эхэлдэг болов гэж. Сайн байна уу багшаа? Үндэс хүртнээс эхэлдэг байх гэж байна. Окей. За яа харахгүй нөгөө бид нэр манай сургалтын суусан хүмүүстэй яг яа харахгүй нөгөө хүрд гээд ингээд 1-р энергийн төв, 2-р энергийн төв гээд ингээд яриад явдаг учраас 1-р энергийн төвөөс эхэлнэ гэж хариулт нэлээ орж ирээд байна те. Дооги бат төмөр оюун бодлоос эхэлнэ гэж байна. Окей. За тэгэхээр ийм байгаа. Ер нь бол ингээд эмэгтэй, эрэгтэй гэхгүй бид нар бүгдөө 7 булчирхаатай. Тэгээд тэр 7 булчирхаанаас ялгарч байгаа даавар гормон бид нарыг ер нь бие хааны хувьд ч тэр тэ одоо даавар гормоны хувьд ч тэр биологийн хувьд ч тэр ямар байхыг шийддэг. Гэхдээ ганцхан эрэгтэн бол эрэгтэй эмэгтэй хүмүүсийн хооронд маш том ялгаа үүсгэдэг. Тэр нь юу юм гэхээр та хэдийн яриад байгаа 1-р энергийн төв буюу нөхөн үрчүү эрэгтэн тогтолцоо. Энд бол өндгөөрч одоо май гэдэг эмэгтэй одоо нөхөн үрчүү эрэгтэн тогтолцоо байна тий. Гэтэл нөгөө талдаа болохоор төрөө булчирхаа төмсөг гих мэтчлээ эрэгтэй нөхөн үрчүү эрэгтэн тогтолцоо байна. Энэ хоёр бол яа харахгүй хүнийг эрэгтэй эмэгтэй гэж ялгаж байгаа. Гэхдээ биологийн хувьд шүү заяа.
биологийн хувьд эрэгтэй эмэгтэй гэж ялгаж байгаа хамгийн том ялгаа нь мөний хувьд мөн. Гэхдээ энерги гэдэг утгаараа эмэгтэй энерги гэхлээр эмэгтэй энерги маань өөрөө хаанаас эхэлдэг юм гэхээр толгооноос эхэлдэг. Толгооноос эхэлдэг. За бид нөгөө хэлжсэн шүү дээ. За манайхан бас хариултаа өгөөд л энэ. Тэгээ оюун бодлоос эхэлнэ гэж түрүүнд хэлсэн бол ундрах маань эмэгтэйлэг байдлаас эхэлнэ. Болроо маань зөөлөн ааш авартай бүхнийг зүрхнээсээ мэдэрдэг байх юм болов уу гэд хэлж байна. Бас их сайхан хариулт байна шүү те. Халамж инэрлээс эхэлнэ гэж байна. За манайхан үнэхээр сайхан хариулт өгч байна. Тийм. Ер нь бол та хэдий яриад байгаа бүгдөө зөв. Эмэгтэй энерги хаанаас эхэлдэг юм гэхээр тархи толгооноос эхэлдэг. Тархи толгоо гэдэг дундаа юу ярьж байгаа юм гэхлээр бидний нөө өнчин тархи гэдээ ярьдаг штэ. Хичээл дээр ярьдаг те. 7 дугаар энергийн төв буюу 7 дахь булчирхай болсон тэр өнчин тархи. Энэ өнчин тархин дээрээс за тэгээд зөвхөн энэ өнчин тархи гэхгүй өнчин тархи бол те нөгөө гипоталамус гэдэг өөр бусад одоо тэр нөгөө даавар гормоны тэр зохицуулагч тархины хэсгүүдтэйгээ нийлээд яадаг юм гэхээр эмэгтэй, эрэгтэй гэдэг энэ гол ялгааг энергийн хувьд энэ гол ялгааг өнчин тархи үүсгээд байгаа. Энэ тархи толгойн дээр үүсгээд байгаа. Тархи толгой нь яг энэ бүтцийнх нь хувьас, биологийнх нь хувьас өнчин тархины эмэгтэй энергийг одоо эрэгтэй энергийг үүсгэж байгаа гэж ярьж байгаа боловч энийг маш энгийнээр бидэнд ойлгомжтойгоор хэлэх юм бол эмэгтэй энерги хаанаас үүсдэг юм гэхээр бидний тархи толгойд байгаа ихтгэл үнэмшлээс бид нэр тархиндаа юу бодож одоо тэр бодсон дээрээ үндэслэж биендээ ямар даавар гормон ялгаруулж тэгээд юу мэдэрч ямар ааш авир хариу үйлдэл зан үйл сонголтыг хийдгээс эмэгтэй энерги эхэлдэг байгаа. Тэгэхээр эмэгтэй энерги хаанаас эхэлдэг юм гэхээр тархи толгойноос эхэлнэ. Тархи толгойноос эхлэхдээ өнчин тарих. За тэгээд өнчин тархийг бид нар чи өөрөө нөгөө мастер гланд буюу хаан булчирхай гэж нэрлэдэг гэсэн шүү дээ. Энэ хаан булчирхай чи өөрөөсөө доошх 6 энергийн төвүүдийг удирддаг буюу 6 булчирхайгаа удирддаг гэд багш нь хичээл дээр ярьдаг те. Тэгэхээр энэ 6 булчирхайг удирдах байгаа хаан булчирхай энэ өнчин тархи чинь өөрөө яадгийн гэхээр шууд тэр түрүүний та хэдийн хилээдсэн тэр нөхөн өвчмөн эрэхтэн тогтолцоог чинь 100% даавар гормонороо удирддаг байхгүй юу. Тэгэхээр эмэгтэй хүнийг эмэгтэй хүн болгож байгаа тэр биеийн одоо сарын тэмдгийн мөчлөг за тэр овуляц гэдэг үр тогтох тэр хэсэг хугацаа тийм үү. Тэгүн гутаа тэр эмэгтэй хүний тэр юу цэвэрших энтер гээд эмэгтэй хүний жирэмсэн болох үр тогтох. За тэгүн гутаа тэр үр тогтох 9-10 сарын хугацаанд тэр биед явж байгаа бүх биологийн өөрчлөлтүүд энтергээд энэ бүхнийг хүн хаанаасаа удирддаг юм гэхээр эмчэнээс удирддаг. Тархи толгойноосоо өнчин тархинасаа удирддаг. Тэгэхээр энэ учир шалтгааны улмаас эмэгтэй энерги хаанаас эхэлдэг юм гэхээр толгойноос эхэлдэг гэдэг байгаа байхгүй тий. За яг хөө даавар гормон биологийнх нь өнцгөөс бол өнчин тархинаас эхэлж яана гэд хэлээд байгаа юм. Гэхдээ өнчин тархи чинь өөрөө бидний одоо юунаас нөлөөлөл авдаг бас юунд нөлөөлдөг вэ гэхээр цэвэр бидний бодолд мэдрэмжинд итгэл үнэмшилт харах өнцөгт ааш авирт за тэгээд тэр түүнээс үүсэж байгаа тэр сэтгэл хөдлөл гаргаж байгаа хариу үйлдэл зан төлөвт шууд нөлөөлнө гэсэн үг байхгүй юу. Энэ өнчин тархинаас ялгарч байгаа бол өнчин тархи тэгээд түүнээс доошх 6 булчирхаанаас ялгарч байгаа энэ даавар гормонууд нь өөрөө бидний эмэгтэй хүн шиг бодож сэтгэх юм уу, эмэгтэй хүн шиг мэдрэх юм уу, эмэгтэй хүн шиг аашлж авирлах юм уу гэдэгт нөлөөлдөг гэсэн үг. Ойлгомжтой юу манайхаа? За манайхан ч нэлээ ойлгож байгаа шиг байна. Халамж инэрлээс эхлэнэ гэж түрүүнд хэлсэн чинь Март дорж симд маань өө ямар сонирхолтой юм бэ? Толгооноос гэхээр гинэ. Тэглүү айх үдэ, туйлын сонирхолтой. Болроо маань вау сонирхолтой юм бэ? Дээрээс эхэлдэг гэхээр тийм шүү дээ. Яа тэгэхээр тархи толгой ч өөрөө хүний удирдлагын төв байхгүй юу? Бид нэр тархиа өөрчилчөөр дорж шиг байж байгаа дондог шиг болж болдог тий. Эсвэл тархиа өөрчлөн гутаа дулмаа шиг байж яснаа долгор шиг байж болдог байхгүй юу? Зан төрхийн хувьд, бие авч явах байдлын хувьд, итгэл үнэмшлийн хувьд, ааш авирын хувьд бид нэг хүн шиг байж хаад нөгөө хүн шиг болж өөрчлөгдөж болдог.
Тийм учраас ер нь хүний амьдралыг шийдэх эмэгтэй хүн байх юм уу, эр хүн байх юм уу, те эмэгтэйлэг байх юм уу, эр бор харцаг байх юм уу энэ төр гээд эмэгтэй энерги давуу байх юм уу, эрэгтэй энерги давуу байх юм уу энэ төр гэдгийг чинь бүгдөөнийг хаан шийдээд байгаа юм гэхээр энд шийдээд байгаа байхгүй. Тэгээд нөгөө Монгол ардын нэг гайхалтай ухаалаг мэрэгэн үг гэдэг чинь те дээрээ судлаа олохгүй л доороо гүйдлээ олохгүй гэдэг нэг үг гэдэг те. Тэгэхээр нөгөө дээрээ эмэгтэй хүн шиг бодож сэтгэж, дээрээ эмэгтэй хүн шиг ажиллаж авирлаж, дээрээ эмэгтэй хүн шиг сонголт үйлдэл хийхгүй, эмэгтэй хүн шиг зан төлөвтэй байхгүй болохоор яа гэхээр хэдий бие махан бие ингээд цаанаас эмэгтэй хүн болоод төрцөн боловч даавар гормон хүртэл илүү ишүүд болоо авчдаг. Тэнгуут даавар гормон хүртэл иршүүд болоо явчаар яахын алхаа гიშгэн эрэхтэй хүн шиг иршүүд те ааш авир эрэхтэй хүн шиг иршүүд сонголт үйлдэлэн дээр өмсөж байгаа хувцас бие авч явж байгаа байдал нь иршүүд дуу хоолой нь хүртэл бүдүүрээд иршүүд болоод идэг. Тэгэхээр чин эмэгтэй энерги хаанаас эхэлж байна манайхаа? Эмэгтэй энерги тэгэхээр хаанаас эхэлж байна? Хэдүүлээ сайхан бодъё. Март маань үнэхээр сонирхолтой гэж байна. Зя. Ганаа ган жаргал орой мэндэ багшаа гэж байна. За орой мэндэ. За ярьж байгаа сэдвэн сонирхолтой байна уу? Гоё байна уу манайхаа? За тэгэхээр эмэгтэй энерги тархинаас эхэлдэг байх нь байна. Бидний хэрхэн аашилж авирлаж бие хэрхэн авч явж ямар зан төлөвтэй байгаа нь өөрөө бидний эмэгтэй энерги буюу бидний энерги ерөнхийдөө ямар байна? Эрэгтэй тал руугаа байна уу, эмэгтэй тал руугаа байна уу гэдгийг харуулж идэг гэсэн үг байхгүй юу? А гэхдээ нэг сайхан юм нь юу юм гэхлээр бид нэр өөрийнхөө ухамсарт нөлөөлж болно. Ухамсарт буюу хэрхэн бодох, хэрхэн мэдрэх, хэрхэн аашлах, авирлахтаа нөлөөлж болдог. Түүнийгээ өөрчил засаж дулмаа шиг байснаа одоо тэр хин шиг одоо өрхий гэхгүй эмэгтэй нэр ортчлаа. Дулмаа шиг байснаа одоо сараа шиг байж болно. Тэ. Эсвэл бүр баяраа шиг байснаа сараа шиг байж болох байхгүй юу? Тэгэхээр хүн гэдэг өөрөө биологийн хувьд, тарих мэдрэлийн хувьд юу юм гэхээр яаж өөрчлөгдөж болдог ийм онцлогтой байдгаал. Биологийн хувьд хүн яаж өөрчлөгдөж болдог онцлогтой байдгаал. За үүнийг тэгвэл хэрхэн өөрчлөх юм бэ гэж байгаа штэ. Бид нэр энерги өөрчилж хэрвээ эрэгтэй энерги давуу байж байгаа, эмэгтэй энерги давуу болмоор байх юм бол юугаа өөрчлөх ёстой юм гэхээр итгэл үнэмшлээ. Ухамсаргүйгээр өдөржин шүнжин боддог бодлоо, ухамсаргүйгээр өдөржин шүнжин мэдэрдэг мэдрэмжээ. За тэгээд эний чинь нийлүүлээд юу гэдэг юм гэхээр зан төлөвөө өөрчлөхөд л бид нар энерги эрэгтэйлэг давамгай байжс нэг нь эмэгтэйлэг давамгай болгож болно. Зя, саран чимэг сайн уу гэж байна. За сайн уу. Окей, үнэхээр гоё байна багшаа гэж байна. Баярлалаа болроо. Буян нэмэх маань те энерги блокийн талаар тайлбар өгөөч. За окей. Сая хэлсэн штэ зан төлөвөө өөрчилж ийж бид нэр энерги өөрчлөнө гэж байна. Гэтэл ингээ улаан цаан те биологийн хувьд эмэгтэй хүн болж төрчхөөд яагаад эрэгтэй хүн шиг аашлаад байгаа юм? Яагаад эрэгтэй хүн шиг сонголт үйлдэл хийгээд байгаа юм? Яагаад өөрийгөө эмэгтэй хүн гэж мэдрэхгүй иршүүд болчихсон гэдэг чинь өөрөө энд юу байгаад байгаа юм гэхээр энд энергийн блок байгаад байгаа байхгүй юу? Энергийн блок биднийг жишээлбэл яадгийн гэхээр ууг нь эмэгтэй биеийг авч төрчөөд яг тэр эмэгтэйлэг итгэл үнэмшил, эмэгтэйлэг бодол мэдрэмжээ бодож мэдэрч ингэж итгэж үнэмшихэд саад болоод блок болоод байгаа гэсэн үг. Ойлгомжтой юу? За тэгээд ер нь яах вэ? Доктор Жоо багш хэлдэг. Догийн бат төмөр маань те сонирхолтой байна гэж байна. За манай буян нэмэх маань энергийн блокийн учрыг ойлгосон болоо те. Тэгэхээр ер нь бол энергийн блок гэдэг чинь өөрөө юу юм бэ гэхлээр буруу зуруу итгэл үнэмшил, тэгээ буруу зуруу дадал зуршил, буруу зуруу одоо энэ зан төлөв байхгүй юу? Энэ чинь л өөрөө энергийн блок болоод байгаа гэсэн үг. Тэгэхээр эмэгтэйлэг энерги нь багтаад байгаа, эрэгтэйлэг энерги нь давмгаалаад байгаа эмэгтэй хүн байх юм бол тэнд ямар асуудал байна гэхээр эмэгтэй гэдэг итгэл үнэмшилтээр нь блок байна, одоо гэмтэл байна, трама байна. Эмэгтэй гэж өөрийгөө бодоход эмэгтэй хүн шиг мэдрэхэд нь
саад гацаа болж байгаа тийм драма, гэмтэл, шарах гэх юм уу те байна л гэж ойлгох хэрэгтэй гэсэн үг. Манайханд ер нь хэр их блок байна. За өөрийгөө хэдүүлээ 0-аас 100%-аар үнэлээд те. За ер нь өөрийгөө хэр эмэгтэй гэж мэдэрдэг вэ? Хуваалцъя л да. Манай эмэгтэйчүүд донд ер нь энэ эмэгтэй энергийн асуудал хэр байна хэдүүлээ харцгаая те. Март маань жинхнээсээ эмэгтэй хүн болмоор байна. Эр бор харцаг байсаар л гинэ. Окей. За өнөөдөр энэ тухай сэдвүүлээ ярина. За Марта. Жинхнээсээ эмэгтэй хүн болмоор байна. Тэглгүй яах вэ? Нэгэнт эмэгтэй биеийг авч төрчөөд эмэгтэй хүн шиг амьдрахгүй болохоор эмэгтэй биеийг авч төрчөөд эрэгтэй хүн шиг амьдраад ахаар яадгийн гэхээр бид нар маш их ядарч цуцдаг. Ачаан дэндүү хүндэтдэг. Яагаад? Яагаад тэгэхээр энэ даавар гормон энэ эмэгтэй гэдэг энэ өгөгдлөөсөө болоод бидний бие тэ эрэгтэй хүнтэй харьцуулахад ачаалал даах чадвар нь хүртэл хамаагүй бага байхгүй юу? Гэтэл ингээд уйхан турхан биетэй те ачаалал хамаагүй бага ингээд авах тийм зориулалттай төрчөөд эр бор харцаг болоод хамаг ачааг нуруунд дээрээ үүрээд ахаар яадгийн гэхээр эмэгтэйчүүд бид нар маш их ядарч туйлддаг. Түүнээсээ болоод бид нар маш их стрессддэг, амьдралдаа ямар сэтгэл хангалуун байдаггүй, бас ирчүүдэд маш их гомдолдог. За ийм мэдрэмжтэй хүмүүс байна уу манайхаа? Буян нэмэх маань орж гараад байна да 44% гэж байна. Окей. Сайхан үнэнчээр ингээд хуваалцж байгаад маш их баярлалаа. Манай эмэгтэйчүүд ууг нэм хөөрхөн штэ. Зүрх сэтгэл нь юу айгүй тийм нээлттэй тал руугаа тий. За тэгэхээр эмэгтэй хүн болоод энэ эмэгтэй хүний бүх өгөгдлийг аваад ийм уйхан туйрхан бие авч төрчөөд амьдралын хамаг хүнд хэцүү ачааг үүрээд хуруу хумсаа хуйхлаад явж байгаа хүмүүс хэр их байна да. Өнөөдрийн бидний ярих гэж байгаа гол сэдв энэ байхгүй юу? Өнөөдрийн бидний ярих гэж байгаа гол сэдв хэрхэн энэ эмэгтэйлэг энергийг сайжруулах вэ? Эмэгтэйлэг энерги гэж юу юм бэ? Хаанаас гардаг юм бэ? Яахаар бид нэр эмэгтэй хүн байхаа болчдөг юм бэ? Яавал бид нэр эмэгтэй хүн болох юм бэ гэдгийг хэдүүлээ өнөөдөр ярина. Хаяа эмэгтэй болоод ихэнхдээ эрэгтэйлэг байдаг бахаа. Окей. Доги маань 50% л байх шиг байна. Окей. Тэгэхээр ийм штэ те бид нэр яг уу сайхан эмэгтэй гэд хэлэхээр за ийм хүнийг сайхан эмэгтэй гинэ гэд бид нэр ингээд гаднаас нь хараад те за гоё арьстай одоо үгдгийн гоё нүдтэй гоё хөмсөх гоё нүдтэй гоё хөмсөхтэй одоо гоё үстэй гоё ингээд хуруу хөмстэй нөгөө ийм гарх нэмэргээ те эмэг зүйлттэй ганган хувцастай гэл сүрчиг үнэртүүлэл ингэхээр бид нар чи айгу гоё эмэгтэй гэд ингээд дандаа юу яадаг штэ. Тэгж дүгнээд идэг штэ ингээ гадна талаас нь хараа тий. Гэтэл яг хөө эн чинь бол эмэгтэй биологтой байгаа үнэн. Эмэгтэй харагдацтай байгаа нь үнэн, эмэгтэй фасадтай байгаа нь үнэн байхгүй. Гэхдээ яг тэр мэдрэмжийн хувьд эмэгтэй хүн гэж нэрлэгдэх тэр нэг зүйл байна уу, байхгүй юу гэдэг чинь маш чухал. Энд нь л өөрөө эмэгтэй энергитэй юм уу, эрэгтэй энергитэй юм уу гэдгийг нь үзүүлээд байгаа гэсэн. Орж гараад байна 44% гэж. Алтан чимэг маань хаяа эмэгтэй болоод ихэнхдээ эрэгтэйлэг байдаг байх гэсэн тий. Догиогоо уншсан Март маань анх удаа өөрийгөө өрөвдөх мэдрэмж төрөөд уйлчихлаа гинэ. Окей. За Март маань сайхан уйлаад ав. Нөгөө нэг уйлж чаддаг чадвар чинь бас эмэгтэй хүний онцлог шүү дээ тий. Ирчүүд бол тийм амархан уйлахгүй. Гэтэл байглаасаа эмэгтэй хүнд болохоор сайхан дураараа уйлах эрх нь өгөгдсөн байхгүй юу. Тэгэхээр яадгийн өөрийгөө өрөвдөд уйлаад ав. Анх удаа өөрийгөө өрөвдөх мэдрэмж за энийг уншсан те Бендрия маань ир эмээ мэдхэ байсан ККК гинэ. Хөрхөштэй ингэж хэлээд багтай. За болор эрдэнэ маань те эмэгтэй хүн бас хэд сул дараа эсвэл айланхаа байхаар надад л онцгүй санагддаг.
тунган тааруулах зөв болов уу гэж боддог. Би лав ажлын уур талбар, уур чадвар дээр ирчүүдээс дутахгүй гэж боддог. Харин бусад үед бол өөрийгөө хайрлаж хинт ч гомдлохгүй амьдардаг гэж юм. Окей, Болор Эрдман ийм үзэл бодолтой байна. Тантай уулзраад өөрийнхөө учрыг олох гээд ухамсараа алдаж гээгээд хичээгээд л байна. Ойрд нэг л төвлөрч өгөхгүй байсан. Өнөөдрийн энэ лайв миний хувьд үнэхээр яг хэрэгтэй зүйл минь байна. Миний хувьд 58% л байна багшаа гэж байна. За 40-оос 60% хооронд интервалдаад байх шиг байна да. Энэ техник механикийн юу мөний нарийн энэ инженер технологийн хүмүүс бүр ингээд 40-оос 60% интервалд нь гэдэг энэ үг яриан хүртэл юм те. Айхтар байгаа штэ. За окей. Тэгэхээр одоо энэ дундаас те Болор Эрдэнэхаа хэлсэн зүйл дээр би бас ярмаар санагдаад байна. Нөгөө эмхтэй хүн байна гэж тэгвэл юу гэсэн үг юм те. За бид нар хэлээд штэ. Өгөгдөл нь байглаасаа сул дараа. Бид нар яаж ч үзэлцээд эрэгтэй хүнийг барахгүй. Биеийн хүчний хувьд. За ганц эрэгтэйг барлаа гэхэд бүлэг эрэгтэйг бол барахгүй. Гэтэл байглаасаа эр хүн ямар одоо миний ойлгож ухаарч надад энэ өгөгдлөөр бууж ирж байгаа мэдээлэлээр бол те байглаараа бол эр хүнтэй хайртай байдаг. Байглаараа эр хүнээ дэмждэг. Эр хүмүүс хоорондоо илүү сайн нэгдэж, фракцаж, бүлгэлж чаддаг. Тэгэхээр Болор Эрдэнэ маань хичнээн одоо чадвартай байгаад те хүчтэй байгаад нэг ширхэг эрэгтэй хүнийг ялж чадна. Гэхдээ бид нэр эмэгтэйчүүд бид нар бүлэг эрчүүдийг бол ялж чадахгүй. Тэгэхээр ер нь бол юу гэсэн үг юм гэхлээр энэ эрчүүд чинь байглаасаа бүтээх, хамтрах, бүлэглэх, нийлэх тэр ан аав хийхтэй байглаасаа тийм өгөгдөлтэй биеийн хүртэл юм хүчтэй зориулалттай учраас бид нэр хичнээн мундаглаг байгаад ч эрэгтэй хүнтэй үзэж чаддгүй. Хүч үзээ дийлж чаддгүй. Энийг бол монголчууд те эрийн мууч байсан эмд гэж ингэж нэг зүүрүүгээр хэлдэг штэ. За одоо орчин үед яг нэг жоохон нэг өөр болчиход байгаа нь орчин үед хүн төрөлхтний амьдрах арга нөгөө ан аав хийж амьдрахаа болчихсон байхгүй. Орчин үед хүмүүс ингээд толгоогоороо мэдлэгээрээ амьдрдаг болчихсон. Энэ нийгмийн өөрчлөлт эмэгтэй хүмүүст ямар боломж олгоод байгаа юм гэхээр эрчүүдтэй хүч үзэх боломжийг олгоод байгаа юм. Гэхдээ эмэгтэй хүн ямар ч хүчтэй, лаг, мундаг байсан ямар ч байсан бие бэлтрийн хувьд за тэгээд тэр нэгдэж нийлэх, бүлэглэх, фракцлах те нийлээ том юм бүтээх гэдэг чадварынхаа хувьд бол эрэгтэй хүмүүст бол яг яхаарахгүй жоохон дарагддаг. Тэгэхээр энэ бол миний ингээд амьдралаасаа хараад ингээд ухаарад, ойлгож ухаарад ингээд ойлгоод яваад байгаа зүйл ахгүй юу? За нэг юм байна. Тэгэхээр болроо маань айл болох эрчүүдтэй хүчээ бүүзээрээ те. Дээрэс нь нэмээд эмэгтэйчүүд бид хүссэн үсээгүй амьдралынхаа туршид маш сул дорой эмзэг болох үе бидэнд ирдэг. Тэр нь ямар үе вэ? Манайхан таагаад бичээд байгаарэ. Миний хувьд эмэгтэй хүн сул дорой байх ясгүй гэж бүх зүйлд өөрийгөө дайчилдаг байсан. Одоо үнэхээр тэгмээргүй зүгээр л их муур шиг баймаар байна гэнэ хөөхөн штэ. Үгүй нэрээ хилээд юу хөвдөө чадчихвэл их муур шиг л байх хэрэгтэй. Чадчихвэл их муур шиг л байх хэрэгтэй. Тэ? Чадаж байвал гэдэг аа штэ. Энэ чадаж байвал гэж ингэж онцолж хэлээд байгаа чинь маш том учир шалтгаан байгаа. Тэгэхээр хэдүүлээ үргэлжлүүлээд за юу ачи санийхаа сэтгэлийг авъя те. Та хэд маань энэ эмэгтэй хүн бид нар ямар үед маш сул дорой болдог вэ гэдгийг өөрснийхөө таагаар өөрснийхөөроо таагаад бичээрэй. Бид нар хизээ маш сул дорой болдог вэ? Эмэгтэйчүүд бид хизээ маш сул дорой болдог вэ? Манайханд санаа оноо байна уу? Бид нэр эмэгтэйчүүд бид хизээ маш сул дорой болдог вэ? За булгаа маань төрсний дараа гэж байна. Окей. Нэрээ бидний хамгийн сул дорой болдог үе нь жирэмслэлттэй холбоотой.
Яа тэгэхээр байгаль их биднийг сул дорой бай. Чи тэмцэх хэрэггүй. Тэ? Чи үр хүүхдтэй тэнэ, төрүүлнэ гэдэг юм байглаас нь юм хүүхэд төрүүлдэг, хүүхэд тээдэг юм биолог өгсөн байхгүй. Эмэгтэй хүн хизээ хамгийн сул дорой болдгийг гэр жирэмсэн үедээ. За доогийн маань өөртөө ихтгэлгүй үедээ гэсэн байна. Болроо маань жирэмсэн үедээ хүүхэд төрсний дараа нэлэх биетэй үедээ гэж байна. Яг үнэ. Ааха тэгэхээр эмэгтэй хүн хизээ хамгийн сул дорой болдгийг гэр жирэмсэн үедээ тэг хүүхэд төрсний дараа тэгээ ер нь хүүхэд нялх байхад эмэгтэй хүн хамгийн сул дорой болдог байхгүй. Тэгэхээр сайн нөгөө болроо маань хэлээд дээ штэ. Эмэгтэй хүн сул дорой эсвэл найлахаа байх онцгой санагддаг гэд. Бид төрсөн үсээгөө сул дорой ахгүй юу? Байглаасаа бид нэр өвөглөөрөө сул дорой. Яагаад тэгэхээр жирэмсэн бэжж алцаа талцаад явж болохгүй үстэй. Урагдах хүүхдэд нь муу. Жирэмсэн байж ан аав хийгээд ингээд яваад чадахгүй бид нар угаасаа. Бид нар тийм хүч гарахгүй, тийм хурд гарахгүй, тийм чадалж гарахгүй. Тэгэхээр эмэгтэйчүүд бид хүссэн үсээгүй амьдралдаа маш сул дорой болдог байхгүй юу? Тийм учраас би сая болор эрдний битгий ирчүүдтэй нэг алцаарай гэдэг байгаа чинь тэр. Буян нэмэх маань бие өвдөх гинэ. Булгаа маань хамгийн хайртай хүнээс гомдол мэдрэх гэж байна. Март маань нэг сайн мороо тайвширсан. Одоо ёстой нэг хилээ хатсан, шингэн зуурсан гур шиг л болмоор байна. Боломж байна уу манайхаа гинэ. Ёстой нэрээ тийм л болмоор байна те. Буян нэмэх маань хин нэгэнд үл тоогдох гэж байна. Оюун цэцэг сарын тэмдэг ирэх үед гэж байна. Биндрия маань хамаг энерги алдсан үед сул дорой болдог бах та. Аагийн маань би ханаа алдснаас хойш сул дорой болсон доо гэж нэ. Окей. Тэгэхээр энэ бүхэн чинь юу хэлээд байгаа юм гэхээр эмэгтэйчүүд бид байглаасаа сул дорой авахгүй юу? Ирчүүдтэй харьцуулахад сул дорой. Би бэлдраараач сул дорой. Хүүхдтэй болохоор бас сул дорой. За ингээд нөгөө хажууд нь байсан түшиг ханаа алдах те салах, нийлэх ханаа бүр ингээд те бурхны оронд өдөх энтер гэх үедээ бид нар маш сул дорой болдог. Тэгээ байглаасаа нөгөө эмэгтэй даавар гормон гэдэг байгаа штэ. Эмэгтэй энергийн төвүүд, эмэгтэй даавар гормоноос болоод бид нар сэтгэл хөдлөлийн хувьд маш сул дорой эмзэг байдаг. Угаасаа эмэгтэйчүүд сэтгэл хөдлөлийн хувьд ирчүүдээс илүү арай илүү тийм нөгөө савламтгай байгаад байдаг те. За энэ мэдчилэн олон шалтгаанаар бид нэр ирчүүдээс сул дорой авахгүй юу? За саран заяа маань би сул дорой болцоод байна. Энэ тэгээ зүгээр юм уу? Зүв явна гэсэн үг үү гинэ ямар хөөх юм бэ те. Зүгээр шүү зүгээр саран заяа. Одоо хамгийн гол наадхан дээр шин дахиад нэмээд хийх нэг зүйл байна. Тэгэхээр эмэгтэй хүн угаасаа сул дорой тэгээд ингэдэг шүү дээ. Эмэгтэй хүний талаарх дуу, шүлэг, урлагийн бүтээлүүдэд хүнийг дандаа за болор эрд маань ингэж байна. Би санаагаа буруу илэрхийлсэн юм шиг байна. Би алдцаагүй шүү хээ. Гэхдээ ажил сургууль гээд ур чадвараараа би илүү байхад эр хүнд байр сууриа өгөхгүй гэсэн санаа юм. Ажил амьдрал хоёр бол өөр гэж хэлэх гээд л. Окей. За тэгэхээр юу гэж хэлэх гээд байна гэхээр саран заяа маань ингэж штэ би сул дорой болцоод энэ тэгээ зүгээр зөв юм уу гэж байна те. Би бол хувьдаа эмэгтэй хүнийхээ хувьд зөв гэж хэлнэ. Гэхдээ эмэгтэй хүний хамгийн гол чухал чадвар байна. Нэг ширхэг чадвар байна. Түүнийг би одоо ойр доолж илрүүлчихэд шоконд орчоод байж байна манайхаа. Тэр юмаа та нартай хуваалцах гээд байна. Эмэгтэй хүний хамгийн чухал чадвар бас эмэгтэй хүний хамгийн том хүч юу юм бэ? Эмэгтэй хүний хамгийн чухал чадвар, эмэгтэй хүний хамгийн том хүч юу юм бэ гэдгийг одоо өөрийнхөө ойлгосноор хэлж өгье. Энэ бол хүлээн авах чадвар. Хүлээн авах чадвар. Би дахиад 3 дахь удаа хэлээ те. Эмэгтэй хүний хамгийн том хүч бол хүлээн авах чадвар. Дуун суулаагаад байна уу? За одоо ингээд жоохон ойртой дээр үл яаж вэ? Дуун хэр байна манайхаа? Дуун сул байна гэж нэг хүнд хийж байна.
За тэгэхээр эмэгтэй хүний хамгийн том хүч, хамгийн том чадвар өөрөө юу юм бэ гэхээр хүлээн авах чадвар. Тэгэхээр бид нар сул дорой байсан ч гэсэн газардахгүй байх нэг зүйл нь өөрөө юу юм гэхээр хэр хүлээн авах чадвартай хүн юм бэ гэдг нь бид нарыг сул дорой байсан ч гэсэн сайн сайхан явж чадах юм уу? Эсвэл сул дорой хэрнээ сайн сайхан явж чадахгүй байх юм уу? Эсвэл бүр хүчтэй гэд ингээд дайраад чичрээд хүлээж авахгүй тэгээд зовж зүтрээд эр бор харцаг болоод хамаг ачааг нь өөрийнхөө нуруунд дээр үүрээд авах юм уу гэдгийг ерөөсө ганцхан зүйл шийддэг. Тэр нь өөрөө хүлээн авах чадвар. За манайхаа энэ хүлээн авах чадварыг юу гэж ойлгож байна? Өөрийнхоороо хуваалцаад яриарай. Хүлээн авах чадвар гэхээр та хэдэд юу санаанд ч орж байна? За ямар ч байсан дуу зүгээр байна гэж байна. Баярлалаа манайхаа. За та хэдийн хүлээн авах чадвар хэрвээ манайхаа? Окей, мегмар сүрэн маань зүгээр байна гэж байна. За манай энэ лайвыг сонсож байгаа эмэгтэйчүүдийн хүлээн авах чадвар хэр байна вэ? Хэр хүлээж авч байна вэ? За зүүн совын болов уу гэж байна. За хэр их юм хүлээж авч байна вэ манайхаа? Хүлээн авах чадвар гэж та хэд юуг ойлгож байна? Яруу маань зүүн совын болов гэсэн тий. За Эмма маань шууд утгаараа ойлгохоор бол юмыг хүлээж авахтаа хэр байдгаас хамаарх уу гэж байна. Энэ бас хамаарнаа. Зүүн совин ч бас хүлээн авах чадварт орноо, хамаарнаа. Амраа маань эр хүнээсээ юм авах чадвар гинэ. Зөв. Эр хүнээс хүлээн авах чадвар. Баска юмсыг байгаагаар нь хүлээн авах юм болов уу мөө. Тэ? Саран заяа маань бүх юмыг байгаагаар нь хүлээн авах гэсэн. Би гэхдээ хүлээж авах гэхээр л уйлаад гомдоод байна оо гэж байна. Мөө. Гэрэл маань хэрэндээ л юмыг сайн л хүлээж авдаг юм шиг санагддаг. Мэдлэг, харилцаа гинэ. Үржүүлж бодохгүй байх гинэ. Наги маань орой минь гэж байна. Мегмар сүрэн маань хүлээн авах чадвар муу байгаа хээ гэж байна. Окей. Одон чимэг маань альвааг ухаарл болгон авахыг л хүлээн авах чадвар гэж бодож байна. Март маань хүлээн зөвшөөрөх юм болов уу? Мөн шүү Марта. Хүлээн зөвшөөрөх бол яа харахгүй хүлээн авах чадварын маш том хэсэг нь. Саран заяа маань хүлээн авахдаа сэтгэл донслохгүй байх юм болов уу гэж байна мөө. Наран туяа маань илүү нарийн мэдрэмжтэй байх мөн үү? Мөн. Амраа маань эр хүнийг иш минь надгүйгээр яандаа гэж боддог болгуулах чадвар ККК гинэ. За аргагүй нэг сургалтын суусан санагдаад их Амраа маань те. Тэгэхээр яг сургалтын суусан хүн шиг зөв хэлж байна шүү те. За Аги маань бусдын өгсөн сайхан бүхнийг хүлээн авах, нэрлэхгүй байх. Хүлээн авах чадвар мөн. Аюун цэцэг маань байгаагаар нь хүлээн зөвшөөрөх мөн. Доги маань байгаагаар нь хүлээн авах гээл үзэл байна мөө.
Гомдорж Батчимэг маань нөхрийгөө байгаагаар нь хүлээн авч сурж байгаа. Баяр хүргье. Эрэгтэй хүнийг байгаагаар нь хүлээн зөвшөөрч илүү хүчрхэгжүүлдэг өөрөө хувийн карьераа орхихгүй байх чадвар юм болов уу? Мөн үү? Мөн. Эдгээр бүгдөө хүлээн авах чадвартай орно. Бас үүнээс ч илүү ч юм байгаа. Хүлээн авах гэдэг дотор. Хүлээн авах гэдэг нэг хоёр хүн үг гэж та холбоо үг байна те. Ганцхан утга байна хүлээн авах гэдэг. Тэгэхээр энэ дотор энэ хоёрхан үгэн дотор та хэдийн саяны ярьсан бүх зүйлс өөрөө багтана. Түүний нэг хэсгүүд нь. Дахиад үүнээс ч их байгаа. Би одоо яг юу хийгээд нөгөө баг бүтэн сүүлийн ингээд жилийн хугацаанд ингээд эмгтээлэг энерги гэдэг сэдв ингээд намайг зогсоо цагаа орж ирээд жилийн хугацаанд үүн дээр бясалгаад, жилийн хугацаанд үүн дээр ажиллаад яваад байна гэж хэлээд байна шүү дээ. Юун дээр ажиллаад байгаа юм гэхээр ерөөсөө л хүлээн авах чадвар дээр ажиллаад байгаа гэсэн үг. Тэгэхээр энэ бол маш өргөн, маш гүнзгий, маш том ойлголт. Тэгээд эмгтэй байна гэдэг нь хүлээн авах байна л гэсэн үг. Эрдэл юм. За манайхан сэтгэлээ хуваалцаад байгаарай. Эмхээ жаргал маань те өөрийн хувийн карьераа орхихгүй байх чадвар юм болов уу гэж штэ бас. Эрэгтэй хүнийг бас байгаагаар нь хүлээн авах гэсэн те. Окей. За окей. За эмэгтэй энерги гэдэг нэг иймэрхүү сэдвээр сайхан ярих гэж бодсон. Тэгээд хүмүүсийнхаа бас нөгөө өөрийгөө үнэлээд бичиж байгаа тий. Төрөн одоо нөгөө хинийхээ энэ хэлсэн зүйл дээрээс багш нь үлгэж аваад нэг юм хэлээдхий. Март маань ингэсэн штэ тий. Нэг сайхан эмороод тайвширсан гэж байна. Одоо ёстой нэг хилээ хатсан шингэн зөөрсөн гурил шиг л болмоор байна. Боломж байна уу манайхаа гэсэн бэ штэ. Марта ийм болох боломж байна шүү. За багш нь бол нэг тий. Багш нь бол нэг айхтар хилээ хатсан хүн биш. Гэхдээ би бол үнэхээр хүлээн авахч болох гээд хичээж байгаа эмэгтэй хүн. За сая жоохон лайв нь тасалдчих шиг боллоо манайхаа. Би бол үнэхээр эмэгтэй хүн болох гээд хүлээн авах чадвараа сайжруулахыг хичээж байгаа хүн. Тэгэхээр яг найл гэж хилээ хатсан юм айхтар байхгүй ч гэсэн багш нь өөрөө юу шиг болох гээд хичээг явж байгаа юм гэхээр шингэн зөөрсөн гурил шиг болох гээд байгаа гэсэн үг. Шингэн зөөрсөн гурил шиг ийм хүн болох гээд байгаа гэсэн үг. Тэгэхээр яг энэ дээрээ нэг бүтэн жил ажиллаад эмэгтэйчүүдтэй хамтраад гэргий гээд нэг сургалт хийсэн. Эмэгтэйчүүдэд зориулсан сургалт хийсэн. Тэгээ бид нэг удаа яг туршилтын журмаар цөөхөн хүнтэйгээр өөрийнхөө дотоодын сурагчдтайгаа энэ сургалтаараа ажиллаад нэг удаа сургалтаа хийж үзээд туршаад бүх алдаа оноогоо хийгээд те засах сайжруулах юмаа засаж сайжруулад ойлголт ухаарлаа нэгтгээд дахиад энэ эмэгтэйчүүдийнхаа энэ эмэгтэй энерги гэдэг сургалтыг онлайнаар маш хямдхан үнээр нийт Монголынхаа эмэгтэйчүүдийг үзээсэй энийг ойлгоосой гэсэн энэ сэтгэлээр эмэгтэй энерги сургалт гаргаж байгаа шүү. Тэгэхээр Март маань энэ сургалтыг сонирхож байгаа юм бол суугаарай гэж хэлмээр байна. Энд сайн нөгөө хэлсэн шүү дээ те. Эр бор харцуг байна. Яаж эмэгтэй хүн шиг болох вэ? Дахиж ийм хүн тачаа үүрч одоо зүдэрч зовмооргүй байна. Би ийм баймааргүй байна гэд ингээд манайхан зөндөө эмэгтэй хүмүүс ингээд бичиж штэ те. Тэгэхээр тэр бүх хүмүүст зориулаад манай тархиа өөрчлөлт төвөөс гаргаж байгаа эмэгтэй энерги гэдэг энэ гайхалтай сургалтанд суугаарай гэж би урьж байна. Үнэхээр та бүхнийгээ урьж байна. Хизээч те ястаа нэрэ хэрэггүй энэ сургалтанд суулаа гэж хайр мөнгө гэж хизээч хэлэхгүй. Бүр маш гайхалтай, маш хямдхан үнээр Монгол улсынхаа бүх эмэгтэйчүүдэд үүнийг сонсохын сан Монгол улсынхаа бүх эмэгтэйчүүдэд үүнийг хүргэх юмсан гэдэг үүднээсээ маш хямдхан үнээр сургалт зарлаж байна. Окей.
За, Март маань уяхан туяхан биднээс их л олон юм шаардах юм да. Энэ амьдрал гэж байна. Тийм ээ Март. Тэгтээ шаардаад байгаа хамгийн том юм нь тийм олон юм биш шүү. Шаардаад байгаа хамгийн том юм нь хүлээн авах чадвар гэдэг ганцхан зүйлийг шаардаад байгаа эмэгтэй хүнээс. Хүлээн авч сур гэдэг байгаа байхгүй юу? Болроо маань гайхалтай би хамрагданаа гэж байна. Саран заяа маань Мартин хэлснийг үнэн гэсэн байна. Ундрах маань баярлаа агшаа гэсэн байна. Өсөх жаргал маань эмэгтэй энерги сургалтанд сууя гэсэн байна. Маш их сонирхож байна гэж байна. Өсөх жаргал маань баярлаа гэж байна. Та нар хайр шүү гинэ. Окей, баярлаа. Тэгсэн хараа. Вижн тэгтээ лайва хийгээд байна. Сургалтанд хамрагдъя гэж байна. Урилга үнэхээр таалагдлаа гэж байна. Окей, баярлалаа та бүхэндээ. Манай тархиа өөрчлөлийн нийт эмэгтэйчүүдийн 80% нь эмэгтэйчүүд байдаг. Тэгэхээр одоо энэ эмэгтэй энерги сургалт маань ердөө 60,000 төгрөгийн үнэтэй. 60,000 төгрөгийн үнэтэй сургалт. Тэгвэл энэ 60,000 төгрөгийн сургалтанд юу байгаа юм гэхлээр яг энэ эмэгтэй энерги гэдэг том концептыг заасан хичээл байгаа. Энэ хичээлтэй уялдуулаад багш нь цоо шинээр эмэгтэйчүүдтэй зориулаад хийсэн зүрхээ нээхнийг бясалгал, эмэгтэйчүүдэд зориулсан энергийн төвүүдийн нэг бясалгал ингээ хоёр ширхэг цоо шинэ бясалгал энэ сургалтандаа зориулаад хийсэн байгаа. Орцсон байгаа шүү болроо. Тархиа өөрчил автер найл хизэн бүртгэхэд эхэлсэн байгаа. Тэгэхээр энэ эмэгтэй энерги гэдэг сургалтандаа зориулаад хичээлийн агуулга бэлтгэсэн цоо шинээр дээрэс нь хоёр ширхэг цоо шинэ бясалгал хийцэн байгаа. За тэгээд миний энэ хичээл дээр нэмээд дахиад энэ эмэгтэй энерги гэдэг сургалтанд юу байгаа вэ гэхээр эмэгтэйчүүдийн арьс арчилгааны тухай нэг хичээл орно. Гэхдээ энэ хичээлүүд нь бүгдээрээ 7 хоногоор ороод явна. Арьс арчилгааны хичээл орно. Стил имижийн хичээл орно манайхаа. Стилист, имиж мейкер гэдэг хүн бидэнд хичээл заана. Зүгээр тусдны энэ хичээлийн худалдаад авахд л өөрөө маш үнэтэй сургалт байдаг. За, стилист, имиж мейкер энэ сургалтыг заана. Дахиад яг Японд бүр гэр орны 5 тух гэдэг ийм мэрэгжлийн одоо энэ гэр орны 5 тухын мэрэгчлэлтэн хүн гэр орны 5 тух гэдэг хичээлийг бидэнд заана. За, дахиад дасгал хөдөлгөөн Пилатесийн багш маань бидэнд энэ кор булчин буюу энэ цөм булчингаа хэрхэн хөгжүүлж биеийнхаа ерөнхий бүтцийг хэрхэн одоо гоё өв тэгш одоо зөв байлгах юм бэ, хэрхэн бие зөв хөгжүүлэх юм бэ гэдэг маш хялбархан тийм дасгал хөдөлгөөн бас заана. Тэгэхээр энэ бүхнийг нийлүүлээд ердөө 60,000 төгрөгөөр тархиа өөрчил одоо төвөөс нь эмэгтэй энерги гэдэг сургалт гаргаж байна. Тэгэхээр бүр бид нэр зүгээр л нэг одоо хэрэгтэй хэрэггүй юмд үрдэг мөнгө тийм үү. Тэгэхээр энэ мөнгийг ийм мөнгөөр хийх гэж байгаа учраас та хэд маань яах хэрэгтэй вэ гэхээр энэ лайвыг аль болох олон хүнд түгээд шеэрлж өгөөрэй. Дээрээс нэмээд таньдаг мэддэг бүх эмэгтэйчүүдтэй хүүе энэ сургалтанд сууя, хамтдаа тэр гоё бясалгалыг хийж үзье гэд юу яа. Урайлаа. Угаасаа энэ маань онлайнаар явах сургалт шүү гэрлээ. Энэ сургалт маань 6 сарын 22-нд эхэлнэ. За тэгээ миний эмэгтэй энерги гэдэг хичээл 6 сарын 22-наас хойшоо 7 сарын 29 хүртэл миний хичээл 7 хоног ороод бясалгал маань орно. За тэгээ энэ бясалгал бол хичээлийг дуустал нь онлайнаар энэ апп дотор нь анги дотор нь байж гэнэ гэсэн үг. За тэгээ би 6 сарын 22-наас 29-ний хооронд эмэгтэй энерги хичээлээ ороод тэр хичээл нь алга болохоор ардаас нь наадмын өмнөхөн буюу 6 сарын 29-өөс 7 сарын хэдэн хүртэл 7 сарын 3 хүртэл байлоо. Image maker, stylist, биелка хичээл маань хичээл орно. Яагаад цаг хугацаанд ингэж тохируулж байгаа юм гэхээр та хэдийг наадмаас өмнө өөртөө тохирох хувцсныхаа стилийг ойлгоод аваасаа гэж байгаа байхгүй юу. Тэгээд нөгөө зохиогүй те жишээлбэл одоо ийм тэгшгэн ийм мөртэй ээжэж ийм унжгар ийм одоо жишээлбэл ийм оёдолтой цамц өмсчхөөр жишээлбэл тэр нь биднийг айгүй том биетэй харагдуулдаг гэдэг ингээд энэ мэтчлэн эмэгтэйчүүд бид хувцсаа сонгохдоо өөрийн биен дээр ажиллаж ойлгож авах хэрэгтэй маш их зүйл байдаг. Тэгэхээр
Яг наадмын өмнө хүн манай стилист, биелка агч маань яах юм гэхээр өөрийнхөө имиж мейкерийнхаа одоо энэ стил имижээ бүрдүүлэх, би өөртөө тахирсан одоо зөв хувц сунараа хэрхэн сонгох вэ гэдэг энэ гоё хичээлээ наадмын өмнө тавьчихна. Тэгээд наадмын дундуур та хэдэд ямар хичээл орох юм гэхээр 7 сарын 3-наас 7 сарын 12 хүртэл ямар хичээл орох юм гэхээр арьс арчилгаа. Одоо бид нар ч нөгөө хөдөө гадаа явна штэ. Хөдөө гадаа яваад арьсантай хайр найргүй хандна тийм үү. Яг тэр үед чи яах гэж байгаа юм гэхээр арьс арчилгааны хичээлийн оруулж ирж байгаа гэсэн үг. За. Тэгээд арьс арчилгааны дараа наадмын дараа нэг сайхан цөм видеод ороод ирнэ штэ тий. Наадмын дараа цөм видеод ороод ирэхээр чи яах юм гэхээр дасгал хөдөлгөөний хичээл орж ирнэ. За, гоё юм уу манайхаа. Болроо апп дээр орсон байгаа шүү. Март маань сургалтанд суугаад гоё найзуудтай болох нэ. Сэтгэл хөдлөж байна шүү гэж байна. Окей. Аппаар хичээлээ үзээд явж болно. Бүх хичээл нь угаасаа апп дээр видео байдлаар бясалгалан ч гэсэн яах юм гэхээр апп дээр орно. За, болж гэнэ үү манайхаа. Интернет маань сая жоохон тасраад буцаад орж ирлээ. Одоо ажиллаж гэнэ үү? Лайв нь явж гэнэ үү манайхаа? За, багш маань үнэхээр гайхалтай, үнэндээ баймааргүй, итгэмээргүй сургалт байна. Тэглгүй яах вэ? Хэдүүл эмэгтэйчүүд одоо бүгдөө ахтайхан шиг эмэгтэй болцгоё. Тийм биз дээ. Хэдий болгон дандаа эр бор харцах шиг байж, хэдий болгон хэдин ирчүүдтэйгээ үзэж тарж үсэрч наалдаж те. Хэдий болгон өөртөөхөө амьдралыг ингэж аз жаргалгүй хүнд хэцүү болгох юм. Авт татах хэвээр юм байна. Зөвлөгөө өгөөрэй манайхан гэж байна. Мегмар сүрэн будчав маань багштай баярлаа гэж байна. Норжмаа дансар маань эмэгтэйлэг энерги заах сургалт онлайн байгаа юу? Онлайн шүү Норжмаа. Эмэгтэй энерги сургалт маань 100% онлайнаар явна. Гэхдээ яах вэ гэхээр бас нэг сюрпризтэй. Март маань хөөхөн юм бэ та нар минь гэж байна. Хөөхөн юм бэ та минь гэж байна. Амраа амар жаргалт минь хүүе сууя гоё инэ. Их цаа маань хүүе хөөхөн багш минь ямар гоё зүйл яриад байна. Ийм гоё сургалттай болж байгаа юм байна гэж ойлголоо. Тэглгүй яах вэ? Ийм сургалттай болж байна. Гоё үнэхээр гоё гэж байна. Сая лайв дээр орж ирлээ гэж байна. Апп татаж суух уу? Тэгнэ апп дээр 60,000 төгрөгөөр худалдаад аваарай. Биндрия маань гоё гэж байна. Эра эрка маань сури судлаа дади гэж байна. Халтхан тасарсан гэж байна. Окей. Явж байна агшаа болж байна гэж байна. Суралцыг хөгжие өөрчлөгдөё гэж байна. Тэгээрээ өөрчлөгдөрөө те. За тэгэхээр одоо хамгийн сүүлд нь лайвынхаа төгсгөлд бас нэгэн сюрприз зарлахад те. Хэдүүлээ 6 сарын сүүлээс эхлүүлээд эмэгтэй энерги, стил, имиж, арьс гоо сайхан, за гэр орны тав тух те. Тэгэн гутаа одоо энэ дасгал хөдөлгөөн гэдэг ингээд зөндөө гоё одоо концептууд ингээд үзэж агаад эн чинь өөрөө 7 сарыг дуусталын хөтөлбөр маань ингээд үргэлжилчихэж байгаа байхгүй юу? Сар гарангийн хөтөлбөр. Тэгэн гутаа яг энэ сургалтанд суусан хүмүүстэйгээ бид нар яах юм гэхээр 8 сарын 2-ны одоо бүтэн сайн өдөр бөөндөө уулзаж жинхэнэ айлгүйтлэлтийн цуглаан хийнэ. Яагаад айлгүйтлэлтийн цуглаан гэсэн гэр амраа маань айлгүйтэд сурмаар байна гинэ. Тэгэхээр жинхэнэ айлгүйтлэлтийн цуглаан хий 8 сарын 2-ны өдөр. Тэгэхээр та хэд маань эмэгтэй энерги сургалтандаа бүртгүүлээрээ аль хэзээ тархиа өөрчил апп дээр нь бүртгэхэд эхэлчихсэн байгаа шүү. Тэгэхээр хэдүүлээ 6 сарын сүүл болон 7 сарын туршид сургалтандаа сууж агаад ардаас нь яах вэ гэхээр 8 сарын 2-нд уулзаад жинхэнэ стилисттайгаа гэр орны тав тухтайгаа юутайгаа айлгууднаа заяа. Айлгуудталтын өдөр хийнэ хэдүүлээ. За цэгийн маань те ямар гоё юм бэ? Зөндөө хүлээлээ гинэ. Окей. Яа би бүр та хэдийг ингээд нөгөө та хэдэд энэ сониноо хэлээд ингээ яасан чи би өөрөө өөртөө үнэхээр гоё баярлж байна. Үнэхээр хаппи байна. Үнэхээр сайхан байна. Бид нар бас энэ концептыг гаргаж ирж хөгжүүлээ те. Туршиж үзээд, алдаж онж үзээд тэгээ тэрнийгээ сайжруулад зөндөө хичээлээ л те тархиа өөрчлөлийн маань
одоо нөгөө эмэгтэйчүүдийн сургалтын багш нар маань үнэхээр хичээлээ янз янзаараа оролдлоо. Тэгээд бид нэр эцсийн бүлэгтээ онлайнаар тэгээд юу аа гэж бодсон. Хичээлүүдээ одоо яа тэр дасгал хөдөлгөөн гэдэг хичээлийг жишээлбэл танхимаар хийхээр аюу тохиромжгүй байгаа байхгүй. Манай танхим ч тийм том биш те. Тэнгуут ингээд тэр жоохон талбайд ч олуулаа цуглачаар хэвтээ багтахгүй, хөдлөё хамаагүй хөдөлж болохгүй. Тэгээ тэр мэтчлэн нилээ юм нөгөө чаленжууд те ийм сорилтууд тулгараад яа арай ингэж хийж болохгүй юм байна. Яах вэ ийх вэ гэж ярилцсаар байгаад ерөөсөө онлайн болгоё. Онлайн болгоод тэгээд хамгийн эцэст нь хөтөлбөрийнхаа эцэст нь бөөндөө нэг удаа юм гоё ивент маягаар ингээ бөөндөө хідэн зуугуулаа гоё бөөндөө уулзаа те тэгэн гутаа хідэн зуугуулаа гоё бөөндөө уулзсан гутаа тэнцэнээс те жинхэнэ ингээ айлгуудад бужигнаад нэг өдрийг үнэн гоё өнгөрөө гэж ингэж ярьсан байгаамаа. За болроо маань гайхалтай гэд баахан зүрх гаргасан байна те. Амар сайхан маань гал гэ гал гаргасан байна. Догийн маань цэцгүүд баахан сарнаа цэцэг өгсөн байна. Баярлалаа. Амар сайхан маань ороод сураад аваад өгье гинэ. Ямар хөөрх юм бэ? Гант төмөрс харуулт уяа маань үнсья гэд гой зүрхнүүд гаргасан байна. За нэг ийм сонтой. За тэгээ хэдүүлээ эмэгтэй энерги сургалтаараа юу хийж сурах юм гэхээр хүлээж авч сурна. Хүлээж авч сурна. Хүлээж авч сурна. Тэгээ юу хүлээж авахын гэдгийг нь юу хүлээж авахын гэдгийг нь хэдүүлээ сургалтаараа үздэцгээе. Та хэдийн түрүүний хэлсэн бүх тэр хүлээж авах гэдэг концепт мөн та хэдийн түрүүний хэлсэн хүлээж авах гэдэг концепт бүгдөө мөн түүнээс илүү дахиад зөндөө ч юм байгаа. Тэгэхээр энэ эмэгтэй энерги гэдэг сургалтын дээр орж ирж байгаад энэ талаараа сайхан суралцаараа. Тэгээд багш нь та хэдээс хүсэх сүүлчийн нэг хүсэлт байна. Тэр нь юу юм гэхээр энэ сургалт, энэ лавыг мэддэг бүх эмэгтэйчүүдтэй шеэрлээд өгөөрэй. Хамтдаа энэ сургалтанд сууя, хамтдаа айлгүйтэй гэж байгаа бүх эмэгтэй найзуудтай тий бүх ихч дүүнэртэй ээжтэй шеэрлээд өгөөрэй. Хэдүүлээ тэгээд 6 сарын 22-нд эмэгтэй энерги сургалтаараа уулзцаая. Болор дар маань Яночкал болъё гинэ. Догийн маань маш гоё санагдж байна гэж байна. Их соёо цагцаахан маань ингээд л хайр хүргээд байдгийн штэ гинэ. Баярлалаа. Хөөрхөн шүү та хэд маань үнэхээр гоё шүү те. Оюун цэцэг оюунаа маань багшигаа инээхээр дагаж хөхрөөд зүрх минь хайраар дүүрч байна. Талархлаа гинэ. Талархлаа. Өө тэглгүй яах вэ багшаа гэж байна. Окей. За өнөөдрийн оройг те та бүхэнтэйгээ ингээм эмэгтэй энерги гээд энэ гоё зүйлсийг яриад хөгжилдөөд инээлдээд те ингэж өнгөрөх үнэхээр таатай үнэхээр гоё байлаа. Тэг бүгдөө энэ гайхалтай эмэгтэй энерги гэдгийг сургалтаараа уулзцаая. Тэгээд Монголын эмэгтэйчүүд бүгдөө хатан ухаантай сайхан гэргийнэр болох болтугай те гэрээ гийгүүлдэг. Гэрээ гийгүүлнэ гэхлээр чинь заавал нөхөртэй ч юм уу тийм байхыг ч бас бүрэн хэлэхгүй байгаа штэ. Ганцаараа амьдардаг байсан ч гэсэн гэрээ гийгүүлж болно үсттэй. Тэгэхээр бид нэр яг энэ одоо тий хатан ухаантай байх, гэрээ гийгүүлэх, жинхэнэ эмэгтэй болох гэдэг энэ сэдвээр өнөөдөр лайвдлаа. Зүрх сэтгэл жаргалаа, маш их талархлаа гэж байна. За баярлалаа Март минь. Бидэнтэй зүрх сэтгэлээрээ хамт байж сайхан өөрийнхөө туулал туршлагыг хуваалцсан Марттай баярлалаа. Болроо маань миний эдэс бүхэн сэргэлээ багштай баярлалаа гэж байна. Баярлалаа Болроо минь хайртай шүү. Та эдтэй бүгдэнд нь хайртай шүү. Би одоо ямар ч их аз завшаанаар та ээжиг хүмүүстэй ингээ уулзчихдаг юм те. Үнэхээр баярлалаа. За хэдүүлээ тэгвэл өнөөдрийн лайвыг энэ түргээ өндөрлөе. Тэгээд 6 сарын 22-нд сургалтаараа уулзъя. 8 сарын 2-нд арга хэмжээгээр уулзъя. Баяртай манайхаа. Бүгдээрээ сайхан амарцгаагаарай. Лайваа үзээд ойлгож ухаарах, хүлээж авах юм байвал бүгдээ сайхан хүлээж аваарай. Баяртай.